Бид өмнөх хичээлээр тектоник автгуудын онолтой танилцсан бол өнөөдрийн хичээлээр тектоник автгийн хил зааг болон түүний ангиллал, хөдөлгөөний чиглэл, эрчимжилттэй танилцах болно. За, дэлхийн газрын зураг анхаарал хандуулцгаая. Дэлхий дээр нийтдээ том жижиг 30 гаруй тектоникийн автан байдаг бол за дараах зурагт хамгийн том тооцогдох 10 гаруй автанг харуулсан тектоникийн автан. За, автангуудын хил зааг газрын зураг дээр харъя. За, манай Монгол улс Евразийн автанд оршдог. Евразийн автан дээр байршил байна гэж үзье. За, Евразийн автангийн зүүн хэсэгт Хойд Америкийн автан. За, зүүн болон зүүн урд хэсгээр бол Пасифик буюу Номхон талын автан. За, яг зөв зүүн урд хэсэгт Филиппиний автан. За, тэгээ урд хэсгээс бол Австралийн автан. Баруун урд хэсгээс Арабын автан. За, мөн баруун урд хэсэг гэж ярих юм уу? Африкийн автан. За, ингээд зөв баруун талаас бол Хойд Америкийн автан. Та хэлдэг байна. За, автангуудын хил цагийг хэдэн өнгөөр дүрссэн байгаа ажиглаарай. За, одоо газрын зургийнхаа таних тэмдэгтээ танилцъя. Blade boundaries буюу хавтангийн хил цагийг 3 өнгөөр дүрссэн байна. Улаан өнгөөр конвергент буюу ойртон нийлэх цаг, ногоон өнгөөр divergent буюу холдон салах цаг, хар өнгөөр трансформ буюу зөрөх харилцан шилжих цагийг зүйлсэн байна. За, motion vectors буюу хөдөлгөөний чиглэлийг сумаар зүйлсэн байна. За, ингээд дүгнэлт хийж үзвэл Евразийн автан болон Номхон талын автан хоорондоо улаан өнгөөр дүрслэгдсэн учраас ойртон нийлж байна. За, мөн Арабын автантай ойртон нийлж байна. За, энэтхэг Австралийн автантай мөн ойртож байна. За, Филиппиний автантай бол бас ойртож байна. За, Африкийн автан мөн ойртох хөдөлгөөн хийж байна. Харин Хойд Америкийн автантай бол хар болон ногоон өнгөөр дүрслэгдсэн байна. Хар өнгөөр. Тэгэхээр энд бол холдон салах зааг байгаа байна. Ерөнхийдөө төгөмж үзвэл баруун болон зүүн талаараа Хойд Америкийн автантай хэлсэн хэсгээр холдон салах болон зөрж шилжих хөдөлгөөн явуулж байгаа бол зүүн өмнөд баруун өмнөд хэсгээрээ ойртон нийлэх хөдөлгөөнийг хийдэг байна.